Өөрөөр хэлбэл дэлхий дээр хүн төрлөختөн оршин тогтнох уу эсэх үү гэдэг ийм асуудал дээр Монгол улс өөрөө хариуцлага хүлээх ийм цаг үе дээр бид нар ирчээд байгаа юм байна. Намайг Амгаланбаатар гэдэг юм байна. Би биологч мэргэжилтэй аргал агнур судлалын төв төрийн бүс байгууллагын тэргүүний сонгуультай юм байна. За өнөөдөр бол усны тухай асуудлыг бол хөндөж ярилцгааж байна. За би сүүлийн 30-аад жил аргал хань тэгээд хойр эмтдийн ашиглалтын буюу одоо тэр менежментийн асуудлаар судалгаа хийж байгаа юм. Хойр эмтдийн манд хувь заяа бол ихээхэн эмзэг одоо эрсдэлтэй байдал ороод байна л да. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл мэдээжээр одоо хүний үйл ажиллагаа, хууль бус ашиглалт гэх мэт юмтай холбоотой байна. Дээр нь одоо амьдрах орчин өөрөөр хэлбэл усан хангамжийн асуудал бол энэ зэрлэг амьтдад ургамал ихээхэн одоо нөлөө төв байдаг. Энэ нөлөө нь бол улам буюу одоо ингээд нөхцөл нь бол дорооцсоор байгаа. Амьдрал хаана үүссэн бэ? Амьдрал анх усанд үүссэн юм байна. Амьдрал хэзээ зогсож болох вэ? Усгүй болсон үед амьдрал зогсно. Өөрөөр хэлбэл амьд доршин тогтнохын тулд бид нэр одоо усан орчноо усаа хамгаалах зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Монгол улсад өмнө нь бол усны тухай хууль гэж байсан. Одоо ч гэсэн мөрдөгдөж байгаа л да. Тэгэхээр усны тухай хууль бол зөвхөн одоо Монгол улсад байгаа усыг хамгаалахтай ашиглахтай холбоотой зохицуулт гэж ойлгоод нэг улсын юм шиг гэж боддог байсан. Өнөөдөр бол усны тухай асуудал бол нэг улсын хүрээнээс харьяад одоо олон улсын хэмжээнд дэлхийн хэмжээний асуудал болсон байна. Манайд одоо уул уурхай ихээхэн хөгжиж байгаа гэж ярьдаг. Олон зөвшөөрлөлтөй байна. Зөвшөөрөл олгогдсон байна. Монгол улсад 3000 орчим янз бүрийн төвчний зөвшөөрлүүд байдаг гэж ярьдаг. Эрдэнэ төлөвлөр гэж байна тийм ээ. Төлөвийг одоо Монголын бол сайлын үнэ гэж ярьдаг. За 3000 эрдэнэт байхаа болий. 300 эрдэнэт байхаа болий. 30 эрдэнэт бол одоо Монголд бол бий. Гэвч одоо энэ 30 эрдэнэт маань зарим ч одоо эрдэнэтээс илүү л одоо юутай байгаа шүү дээ. Нөөцтэй байгаа. Яг эдийн засгийн үр ашиг өгч чадж байгааг бол бас эрсдэлт. Тэгсэн мөртлөө байгаль орчинд ихээхэн халтай байгаад байна. Өмнө нь одоо 2 жилийн өмнө нүдэ би нэг Баян хонгор Говьтай аймгийн Мазаалай бүхий нутгаар явсан судалгаа хийж үзсэн. Энэ ингэж явхад Мазаалай харангадаж хүж байсан. Өгсөн тохиолдол гарсан. За энэ үг хэлж байна вэхээр говийн эрсдээс уур амьсгалтай нөхцөлд дасан зохицож байдаг амьдарч байдаг ийм амьтд маань хүртэл усгүйгээс болоод харангадаж өгөх аюул тулгарч байна. Энэ үг харуулж байгаа нөхөр ерөөсөө манай экосистемд маш өөрчлөлт орж байгааг харуулж байна. Нөлөө нь бол ерөөсөө хүнтэй холбоотой. Тэнд 2-3% уурхай байгаа. Одоо сошиалорч яваад л ер нь баримтанд ч тийм л байдаг тийм ээ. Баг байнд одоо очир утгаад манай хоёр ерөнхийлөгчийн хамаарал уурханууд гэдэг. Гүний усыг хайр найргүйгээр одоо гадагшин ингээд сул ингээд асгаж байсан тохиолдол гарсан. Яадаг үсэн чинь энэ нь одоо эргэж нөхөн сэргээх одоо тийм хэдийн хугацаанд ямар хэмжээгээр нөхөн сэргээгдэх нь вэ гэдгийг нь харахын тулд эргэж нөхөн сэргээгддэггүй усны байлгаа гэж хамаагүй асгаж зарцуулах юм байна. Үүнээс болоод юу болж байна вэ гэхээр за зэрлэг амьтад итгэл одоо манай малчид маань эдийн засгийн гол хөшвөргөөс мал аж ахуйд маань хүртэл одоо тийм гамшиг учрах эрсдэлтэй тийм болцсон байна. За жишээлбэл одоо тэр нутгийн малчид бол ярьж байна л дээ. Бид нэг цаг 30 минут орчим нэг удгийг усаг одоо носоосоор авахад нэг 20 тонн ус авдаг байсан байх юм. Одоо цаг 30 минут 2 цаг болоод цаг 30 минут болоод нөгөө носоос нь ажиллахад болсон. Яасан удгийн шахагддаг болчихсон. Үүнээс болоод малчид нутгийн маань малчид бид нэр одоо усгүй харагдах юм аюул нүүрлээд байна. Энэ тал дээр одоо төр засаг маань бас нэг анхааралтай байж бас нэг судалгаатай байж үзээч. Менежменттэй байж үзээч гэсэн асуудал яриад байгаа. Тэгээ энэ усны талаар бол мэдээж одоо нэг усны газар гэж байна. Олон байгууллагууд бол бий л дээ. Яг амьдрал дээр нийцсэн үйл ажиллагаа явуулж чадж гин үгүй гэдэг нь бас асуудал. Энэ бүхнийг яг хөрсөн хуулиар зохицуул. Монгол улсад одоо дэлхийд 4 хүн байдаг усны хагасбар газар бол байдгийн байна. Энэ 4 амин чухал газруудыг одоо хамгаалах нь бол дэлхийн одоо усны нөөцийг хамгаалах Монгол улсын оруулж байгаа
одоо оруулах ёстой хувь нэмэр юм байгаа. Тэгэхээр энэ бол Монгол улсын дэлхийн дахны өмнө өөрөөр хэлбэл дэлхий дээр хүн төрлөختөн оршин тогтнох уу эсэх үү гэдэг ийм асуудал дээр Монгол улс өөрөө хариуцлага хүлээх ийм цаг үе дээр бид нар ирчээд байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ ерөнхийлөгчийн санаачлагаар одоо усны тухай хууль шинээр батлагдахаар ингэж боловсрогдож байгаа юм байна. Энэ дээр одоо иргэд одоо ус хэрэглэгчид ус болоод одоо орон нутгийн иргэд ялангуяа мал аж ахуй эрхэлдэг, тариалан эрхэлдэг ийм иргэд маань өөрснөө идэвхтэй оролцоосоо саналаасаа өгөөсэй гэж хүсэж байна. Дээр нь одоо биологийн олон янз байдлыг судалдаг, хамгаалдаг зорилго өгөх байгууллагуудаас нэгдээсэй гэж хүсэж байна. Дээр нь ерөөсөө орон нутгийн иргэд ус хэрэглэдэггүй иргэн гэж байхгүй, иргэд тав хүн манаас идэвхтэй оролцож саналаасаа өгөөсэй гэж хүсэж байна. Ус бол амьдралын эх гэж ярьдаг тийм ээ. Усгүй бол амьдрал байхгүй. Дээр нь усны эх бол цэвдэг гэж ярьдаг. Тэгэхээр бид нар цэвдгийг хамгаалахын тулд одоо судалгаатай судалгааны үр дүнд суурилсан ийм шийдвэр гардаг байгаасаа гэж хүсэж байна. Одоо бол их юу яадаг болсон байна л да. Энэ ураны асуудал ярьж байна, усны асуудал ярьж байна. Хэн нэгэн мөнгөтэй хүн, хэн нэгэн албан тушаалтанд даалгадах гэсэн хүмүүс өөрснөө худалдагдсан юм шиг нэг тийм бодит байдлаас одоо бодит байдал нийцмээргүй ийм юмнууд их ярьдаг болсон байна. Тэгэхээр одоо яг шинжлэх ухаанчаар хандаж байгалийнхын нөөцийг ашигладаг байгаасаа гэж хүсэж байна.